Соёлын бит ус өв болох ерөөл магтаал зүйццээ үг онцгой таавар бэлэг дэмбэрлийн үгс үлгэр домгийг ирээдүйн хожтой өвлүүлэх түгээн дэлгэрүүлэх зорилгодоор аман өвөө дээдлэх сарын аягийн өрнөж байна. Өнөөдөр аяны нээлтийг хийж соёл урлагийн байгууллагууд болон 12 сумын сургууль цэцэрлэгүүд ардын язгуур уулгаар мэдчилгээ төвшүүлэн бэлэг дэмбэрлийн үгсийг хэлэлцжээ. Мөн Монголын уламжит соёлын бит ус өв болох гар урлалын төрлүүдийг биечлэн харуулж сонирхууллаа. Зоосон ширээний сүлжмэлээр ингээд оролцоод ингээд бас энэ ингээд сүлжмэл яг ямар юутай яаж одоо сүлждэг талаар ингээд орсон байгаа. Тэгээд би бол зоосон ширээний сүлжмэлийг сураад өнгөж жил болж байна. Тэгээд энэгээр сурахдаа маш олон гой зүйлийг сурсан. Мэдээж энэ ингээд хүнийг төлөвшүүлдэг, сургадаг, тэгээд анхаарал аягүй сайн төвлөрдөг. Аммаа өвөө болохоор намайг 5 настай байхад надад ингээд цэцэрлэгийн ерөөл зааж, сургуулийн ерөөл зааж ингэж явсан. 94 оноос хойш дан гар сэлбэр, гэр тавилга тэгээд дагаж хийж байгаа. 94 оноос хойш хийж байгаа байна. Яг миний сэлбэрийг бол одоо нэг хийж байгаа бол цөөхөн шүү. Дан гараараа шилдэг. Яагаад гэвэл энэ одоо энэ хэлэхэд одоо юм л байгаа юм л да. Ийм нарийн хээ гэдэг би одоо өөрөө ингээд ухаад хэлж байгаа юм. Энийг жахилгаан багжаар ухаад энэ нарийн хээ нүч муухай болно гэсэн үг л дээ. Тэгээ би нарийн хээ ингэж угалзан хээ, үндэсний угалзан хээ ерөөхдөө гэж оруулж дан хээ маягаар гэж юугаа хийж байгаа байхгүй. Сэлбэр хийгээд байгаа юм. Аман өвөө дээдлэх сарын аяыг аймгийн соёл урлаг аялал жуулч залуучуудын газар аймгийн бэлэгтэй Монгол ерөөлч магтаалчдын холбоо Соёнбот өв соёл сан төрийн бас байгууллагаас зохион байгуулж байна. Аянаар байгууллага иргэд хамт олонны дунд ерөөлч магтаалчдыг бэлтгэх захим сургалт, өвлөө уламжлагчдыг оролцуулсан уулзалт хилцүүлэг, аман өвийн өдөрлөг зэрэг олон ажлыг хийхээр төлөвлөжээ. Мөн Монголын эмэгтэйчүүдийн холбооны Өвөр ангай аймаг дахь салбар зөвлөл, соён гэгэрлийн ажлыг хамтдхан зохион байгуулах юм а.